За 21-р хичээлээ эхлэе. 21-р хичээлийнхаа авиа зүүн дөрмөө бүгдээрээ A үсгийн араас U үсэг орох, A үсгийн араас W үсэг орох юм бол урт О-оор уншнаа гэдэг ийм дөрмийг үзье. За тийм учраас хууль гэдгийг бид нар лав гэж болохгүй. Ро, түүхий, ро материал гэвэл түүхий. За дон гэвэл үүр, аддон гэвэл үүрээр. Awful амар гэдэг тэмдэг нэр. Because гэж хэлнэ. Яагаад гэвэл за хар ярианд бол cause гэж яриа авчдаг. За энийг because гэж уншиж болохгүй байна шүү дээ. Because яагаад гэвэл audio дуучилгийн тийм үү? Auto, audit гэж болохгүй. Audit гэдэг маань одоо хүндлэнгийн хяналт гэсэн үг шүү дээ. Australia гэдэг. I wanna go to Australia гэвэл би Австрали явахыг хүсэж байна гэж. I'm awfully busy. Хүч нэмдэг үг болж байна. Би амар завгүй байна. Nature of Mongolia is awfully nice гэвэл Монголын байгаль одоо амар гоё гэсэн ийм хүч нэмдэг үг болдог байна. Тэгэхээр дандаа урт тоогоор уншнаа гэдгийг онцгой анхаараарай. За одоо хэлцэн дөрмөөр бүгдээрээ англи хэлний харьяалгын ялгалыг Монгол хэлний харьяалгын ялгалыг ий гэдэг төгсгөлийг бол англи хэлэнд хоёр янзаар гаргадаг. Орхиц гэдэг тэмдэглэгээр гаргаж болно. Of гэдэг одоо өгтөрөөр бас дамжуулж болдог. Нэг юмыг хоёр янзаар илэрхийлнэ гэдэг чинь алийг нь одоо хаана хэрэглэх вэ гэдэг асуудал гараад ирдэг. Тэгвэл холбогдож байгаа хоёр нэр үгийн эхний нэр үг нь хүн юм амтан байх юм бол орхицаар дамжуулж харьяалгын ялгалын утгыг гаргана. Жишээ нь policeman гэдэг чинь одоо цагдаа гэдэг хүн тийм үү? Тийм учраас одоо энэ нэрлэхийн ялгал дээр байна. Харин цагдаагийн малгай гэж болохын тулд хүн учраас орхицоор дамжуул policeman's hat гэж ярих нь шүү дээ. Hat of policeman гэж ярьж болохгүй. Donkey's head. За амтан байвал бас орхицоор дамжуулах учраас элжигний толгой гэж ингэж хэлнэ. Camel's hump. Тэмээний бүх. Дулмаас husband. Дулмаагийн нөхөр. Бас husband of дулмаа гэж ярьж болдоггүй байх нь шүү дээ. За тэгэхээр одоо энэ of-ыг хизээ хэрэглэх вэ гэдэг бол ойлгомжтой болчихж шүү дээ. Холбогдож байгаа хоёр нэр үгийн эхний нэр үг нь хүн биш, амьтан биш. Эд зүйл байх юм бол of-оор дамжуулчихна. Номны хавтас гэж хэлэхээр ном гэдэг чинь хүн биш, амьтан биш шүү. Харин эд зүйл учраас хавтас гэдэг үгээ төрүүлж үзнэ. Cover of the book гэж. Тэгээ өгтөр үг өөрийнхөө утгыг арийнхаа үгэнд өгдөг учраас араас нь орчуулад номны хавтас гэдээ орчуулчихдаг байна шүү дээ. За тэгээд энэ handle of the cup аягны синж мөн үү энэ мэтэр. За тэгэхээр одоо та нар одоо сандалны түшдэг гэвэл офоороо дамжуулна. Эмчийн халаад гэвэл яах нь орхицоороо дамжуулна. За тэгээ миний эгчийн ажлын газар гэвэл одоо бид нар орхицоороо дамжуулна. Харин одоо юу гэдэг тийм ээ цонхны хүрээ гэх юм бол бид нар энэ овоороо дамжуулдаг байх нь шүү дээ. Харин холбогдож байгаа хоёр нэр үгийн эхний нэр үг нь хүн ч биш, амьтан ч биш, эд ч биш. Гэхдээ цаана хүн агуулдаг ухтхан болох сургууль, соёл, пүүс, компани, албан газар, улс их орн, төв, дэлхий гэх мэтийн үг байх юм бол та нар харин овыгоо хэрэглээдсэн ч болно, овыгоо хэрэглээдсэн ч болно. Орхицоо хэрэглээд гэсэн чиг болдог байна шүү дээ. Апострофо. Тийм учраас одоо Монголын газар нутаг гэд бичих шаардлага гарах юм бол та нар дотроо бодох хэрэгтэй. Монгол гэдэг чинь одоо хүн биш, амьтан биш, эд бас биш. Гэхдээ Монголын цаана 3 сая 400 хүн агуулгадж байгаа учраас Mongolia's territory гэж бичсэн чиг болох юм байна. Territory of Mongolia гэж бичсэн чиг болох юм байна гэж бодно. За дэлхийн одоо хүн ам гэдээ хэлэхэд дэлхий гэдэг чинь одоо цаана 8 тэрбум хүнийг агуулсан ухагдсан учраас хэдийгээр хүн биш, эд биш мөн үү? Амьтан биш ч гэсэн бид нар Офигоо чиргэлж болох юм байна, орхицоо чиргэлж болох учраас the world's population гэсэн чиглэл болно, population of the world гэсэн чиглэл болдог байна шүү дээ. Тийм маягаар хэлнэ гэсэн үг. За ганц тооны харьяалал бол одоо энэ my sister's car ийм байна. За гэтэл энэ бол нэг их чиг ярьж байна. Гэтэл олон тооны харьяалал болохоор олон тооных нь S төгсгөлийн ард мухар орхиц тавьдаг шүү. Тийм учраас my sister's car гэд арталтай мухар орхицтай байвал бид нар нэгээс дээш тоотой X гэж ойлгоод миний эгч нарын машин гэж ойлгоно. Тийм учраас happy teacher's day гэж ингэж бичиж байгаараа. Аав нарын баярын мэнд хүргэе гэвэл happy dads гэд арталд нь ингэж бичнэ. За олон улсын совилогч нарын баярын мэнд хүргье гэвэл happy international nurses day гэж арталдаа мухар орхицтай бичихнэ шүү дээ. Баярлалаа.